За аймгийн төв дээр ирээд аймгийн төвөөс 40 км-ийн зайтай байдаг Мянгад суман дээр ирсэн байна. Мянгад суманд одоо ховд гол дээр хүрэлцэн ирсэн байна. Манай ховдын намар үнэхээр үзэсгэлэнтэй сайхан байна. За манай ховд гол орохоор гоё шар загстай, хайр үстэй. Би чинь загс бас яг хөө сайн барьдаг улсуудын хажууд бол нэг тааруу. Гэхдээ ер нь яг хөө загсанд айгүй сонирхолтой, загсаар янз янзын хоол унд хийж идэх айгүй сонирхолтой. За манай тэгээд энэ ховд голд одоо нөгөө хайр ус барихын тулд одоо энэ 4 номерын халбахта дэгийг ашиглая гэж бодож байна. Аба. Үнэхээр амар амгалан тасархай байна. Манай ховд гол ерөөсөө ногоороод ерөөсөө ямарч хөлгөө. Амар гүнзгий. Өргөн томч гэжигтэй амар байх хэвээр. За эхний шийдэлтээр амжилттай замаг барьлаа гэж. Яа, за ингэж хоёр дахь холз маань тэгэнд мань орж аа гэдэг шиг. Яа. За хангата баярлаа. Батраа. Яс ахтар цугаа. За. Энэс илүү томыг барина. За манай ховдын улаан сармисч бас тасархай шүү дээ маа гэдэг чи бацаа. За загснууд маань том жижиг бас янз баригдсан болохоор би бас ёо яана. Жижигүүдэр нь шопроол хийнэ. За ингээд гэртээ хийгээд идвэл бас маш гоё амттай болдог. За аргачлалын би та нарт бас гоё зааж өгнө. За толгоонуудыг ингээд тавьчих. Толгоогоор нь гоё шүл гэж байна. Толгооны шүлч бас янз штэ. За ингээд загснуудаа ерөнхийдөө 2 хуруу хэмжээтэй зүсчнэ, хуваачнаа. За тэгээд энэ сэрвэнүүдийг авсан ч болно, авахгүй байсан ч болно. За эдгэрийн болгоо тавиад байна. За загснуудаа бүгдийг нь бэлдээд жижигэлжлээ. За ингээд нэг жоохон ургамлын тос хийгээд ингээд нэг сайхан массаж хийгээд янзын сайхан болгоод. За шилэндээ болохоор 3 хүмүүс сармис хийн. За тэгээд энэ бөөрнгийн перцнээс нэг 10 хийн. За нэг 15-ыг хийж болно дөө. 15-ыг хийж юм. Бөөрнгийн перц хийлээ. Лаврын навч хийлээ. Лаврын навч яах вэ? Ингээд дунд зэргийнхаас нэг 2-ыг хийчихэд болно. За тэгж яагаад нөгөө массажлж хагаад ингээ хийн штэ даа. Ерөөс усмус хийж болохгүй. Ингээд. За тэгээд давсаа өөртөөхөө амтлагаараа хий. Би ерөнхийдөө бол жоохон шорогдоо иддэг юм байнамаа. За тэгээд би бол нэг жоохон паприка хийчихдэг юм. За ингэж яагаад дээрэс нь тосноосоо бас баг зэргийн хийн. Нэг хийх хэрэггүй, нэг багцар хийгээл. Тэгэл энийг бүрэн таглахгүй ингэж сул дээр нь тагийн тавиад битүү чанагчин дотроо ус хийгээд усан дотроо ингэ тавиад 2 цаг хийхэд ерөнхийдөө ямар ч ясмаас нь бүгд амар гой зөөлрөөд ястан шууж ажиллаад идэн 1 калори. За тэгээд манай нутгийн хайр ус ч юм бол ерөнхийдөө том байгууллага ланзгаар одоо нэг тохоо юм уу? Одоо энэ тамхиар хэмжүүлээд энэ чи хэд 1 2 3 9-ээр 4 байж тээ энэ бас ланжгар хайр ус байгаас та хамт гэж бас янзын штэ. За битүү чанагчанд хийсэн битүү чанагчанд хийн гарч ирснээс хойш 2 цаг байлгана. За энийг 2 цаг буцалж байгаа хооронд хэдүүлээ. Загсны толгоогоор шүл хийн. За би энэ том загснуудыг гоё шарна, булна, гүцээ. За одоо нэг загсыг
Аргалын нурманд булна. За үүнд мэдээж давс перц тийшээ загсаа тавиад сонгон би бол энэ чинь 2 том сонгон альсаа. За энэ хоёроо энэ тавьчих. Галаад үлцэн, галаа бас нэлээ цогшуулж байгаа төлнө. Хүүхд байх чинь сонингийн цаас норгож байгаа бол ингээд ил сухж байгаа илсэн болдог байсан. Тэр үчний тайлхын цаас мас байсан биш. Тэгэл дээр нь ингээд галт үлчдэг байсан. Одоо ингээд тайлхын цаас мас гараад бас юм хөгжөө тийм ээ. Даргалаа сайхан асаад дуусаад сайхан цог үлсүүлээд ирэхээр цогийн дотроо сайхан манд булчаал шөлөө хийгээл эргээ сайхан садалцгаан да. За тэгээд нөгөө том загсаа бас гоё шарж байна. Энийг бол адилхан шүү дээ угаасаа бас хар бэрч авсаар ламчиж байгаа. За энэ сүүлийн хэсэг нь ясгүй юм насрахаад шүү дээ. Бум яа. Миний шүлсгооч юм чи та нарын хоожонд бас их юм бэ. Тэхэн сайхан агаараас энэ Улаанбаатарын улсуудад нэг жоохон амьсгалуулах гэсэн. Улаанбаатар өвөлдөө нэг ийм агаартай байдаг бол тий. Түлдэл уйлаа л амьдрал. Одоо нөгөө загсаа болсон загсаа очиж гаргаж идсэн. Энэ одоо эртээр үеийн шарах шүүгээ юм уу да? Яа. Шууд гараарай гэж үү. Яа тийм бол. Халуун байна. Шарчгнаа л. Аба. Яа. За ингээд хамтдаа мөдөг түүнээ задалцгаая гэдэг шиг. Яа. Вау да. Яа шүс. Энэ сонгомонго үнэн уу ятаа. Вау. Болсон загс шүү дээ. Тас болчлаа шүү дээ би. Вау та. Яа энэ харалтаа. Баярлалаа. Миний доотлон шүүл ямар гоё харсан шүү. Яа. Миний бол хаана томод ковид цаашаа боллоо. Гүн тавьсан байсан юм аа шүү дээ.
За. Бас нэг талбар ууц. Гойшуулгаад тийм ээ явсан. Сонгон монго. Ямар хантай суудна та нар. Тэр ингэж тавьж байгаа л. Монгол хүн болгоно л нутагтаа очиод ингээ сайхан жаргадаг бах те. Сайхан шүү дээ. За манай нутагт бол хар усан нуур мянган цомроо бол хадлан бол нэг иймэрхүү ургадаг. За тэгээд энэ сайхан өв садлангаа хадаж аваад тэгээд үлийн бэтгэлд ордог. Хадаад авсан одоо хэсэг нь одоо энэгээр ингээ сайхан харагдаж байна. Ер нь бол морьтой хүн харагдахгүйгээр тийм амар ургадаг. Ийм газар байгаамаа. За тэр яг гих. За. Гэбэлэн болсон байна. Энийг бол ерөнхийдөө гоё хөргөөж өгöd идвэл амар гоё байдаг. Тэгэхээр юу вэ? Нэг жилийн ингээ шууд ингээ хитүүлээ. Энэ дээр ингэж хөргөөж өгч идэ. Вау. За энэ ингээд хөрг. За ингээ нөгөөх маань. Ер нь сайхан хөрсөн байна. Наашаа сайхан ойртвол та. Энэ одоо харж байгаа энэ загсны дундлын гол ясмаас хүртэл ерөөсөө идэхэд бэлэн болоод болцсон. Мөн кальц шүү дээ. Энийг л сайхан тааг сайхан тос шүлтөө ингээ сайхан утгаж байгаад идэх гоё хаа. Та. Ингээд. Ясмаас тэглэн ихгүй бас гоё юм байна. За бас одоо энэ загснуудыг хажуураас яа зүгээр ах тийм ээ. Нэг анны шорлог хийлээ. За. Зөөлх мөлх ямар гоё вэ? За нэг загсныхаа толгоонуудаар шүл хийлээ. Загсны нөгөө энэ завжинд байдаг нэг юм хүүхд тохт бохих гэж хэлээд байдаг нэг юм цагаан юм байдаг шүү. Энэ бас амар гоё шүү дээ. Загсны толгооны шүл уугаал ам унт шүү дээ. Гайхалтай. Нутгийн одоо өрмөц гайхалтай баялаг зоог гайхалтай олон сайхан байдаг. Өнөөдөр ингээд нутгийнхаа нэг сайхан намрын загсчлалын бичлэгээс та бүхэндээ төлөвлөлөө. Миний бичлэгтэй хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Дараа дахин бичлэгээр уулзтлаа. Тэр баяртай.